За уламжилт лайв, цуврал лайв явах гэж байна. За хүмүүсийг орж иртэл 10 минут. Албасаар 10 минутын дараа эхлэе гэсэн үг. Тэр хооронд бид өнөөдөр бол хоол хүнс баяр үйлмэн сэдвтэй лайв хийх гэж байгаа. За энэ бол бидний урдны явсан цуврал лайв дотор Нялуу халуун шулуун 3 дайн гэж 800-ны бидний өвдөцсийн алтан дэдгэрэ мөнгө гэрээнд дурдсанчлан энэ 3 дайн бол хов хүнд тулгагдах дээр Нялуун дайн нь бол гений мутацтай хоол буюу бактериологийн дайн гэдэг юм да. Халуун дайн нь болох тэр имтерэ вакцин. За шулуун дайн нь болох тэр хар мэдээлэл хүнийг айдсаар айдсын хүчин зэрэг айлгадаг ийм хар мэдээлэл гэсэн юм. Мэнд амар сайн байна. За тэгээд хүмүүсийг оруулаад байгаарай, дуудаад байгаарай. За тэгэхээр ийм 3 дайны даяарыг зэрлэг саксакууд энэ дэлхий дээр хэрэгжүүлнэ. Хүндрэлтний дунд тэр нөгөө амтналаг амтнаас дор болсон ухамсарын доройдолд орсон сэтгэл зүй оюун мөнгөрсөн ийм үйлд цэвэрлэх гэж байгаа гэсэн үг шүү дээ. Дэлхийн ээж минь өөрөө амьд ухаант ухамсарт оюунт гариг учраас Монголын тэнгэр үзэл ингэж үздэг шүү дээ. Тийм учраас энэ дэлхий тэр ухаангүй хар оюунчлалаар зэвсгэлсэн зэрлэг саксакууд хүндрэлтнийг цэвэрлэгэнд оруулах гэж байгаамаа гэж. За энэ бол удамшил зүй болоод генетик тийм ээ. Сүнс болоод энергийн цэвэрлэгэнд сүнсний цэвэрлэгэнд орно гэсэн үг юм хүндрэлт. Тэгээ одоо нэг үрэн идэгч ангир мэт тийм цөөн цаг ирэхэд энийг бол зэрлэг саксакууд хэрэгжүүлэх юм аа гэж. Тэгэхээр энэний эсрэг Монгол уг саатан хөх нуруут ухаант ухамсарт ёс зүйт яст үндэстэн болохын хувьд бол монголчууд алтан дэдгэрийн мөнгө гэрээгээр энийг хамгаалж авч үлдэх ёстой гэсэн. За амраа гэрээ. Тэгэхээр бидний өвдөцсийн 800-ны өмнө гэрээлсэн энэ сүнсний эрен гэж одоо хэлж болох юм да. Шашнаар бол сүнс гэдэг маань гэрлэн унтарчихсан нэр. Тэгэхээр хөгжих юм бол сүүн эс болох ёстой. Хөгжихийн тулд ертөнцид боочих ёстой гэж. За ингээд ертөнцид боожно гэдэг нь бол сансарлаг гүн ухаантай 5 эрчмийн сансрын октор буй 5 эрчмийн хуулинд шууд захирагдсан ийм ёс зүйтэй төрийн бүтэц энэ дэлхий дээр гарч ирэх ёстой юм. Тэрнээс өмнө бол одоо өндөр гэгээн зан базрын хөх нуруут Монгол уг саатныг удамшил буюу генетикийн хувьд хамгаалж авч үлдэх ёстой. Мэнд амар байна. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. Тэгэхээр удамшил зүйг Монгол хөх нуруутны удамшил зүйг хамгаалж авч үлдэхгүй бол энэ хүн төрөлхтөн удамшил зүй генетикийн хувьд бол дампууралд орох юм бол мөхөлд хүрэх ийм эрсдэл аюул байдаг учраас Монгол уг саатан энэ дэлхийн хүн төрөлхтний эцэг төрөл нь буюу генетикийн одоо цэвэр ариун хадгаламжийн савн санан учраас энэ хөх нуруут монголчуудыг тэнгэр ивэж байдаг, тэнгэр хамгаалж байдаг, тэнгэр өмгөөлж байдаг, тэнгэр бас хааж нууж байдаг ийм юм аа гэсэн. За тэнгэр гэдэг бол дээд оюунчлалыг хэлээд байгаа үг. За дээд оюунжил
Энийг буддын гүн ухаанд бол Майдри ирэн буюу Майдр бурхан гэдэг бол оюуны ирэн, оюуны бурхан гэж. Тэгэхээр хүний дээд оюунчлалыг энэ дэлхийн хүн төрлөختний дээд оюунчлалыг сансрын дээд оюун удирдах байдаг юм юм гэдгийг бид одоо энэ цахим мэрэнд илэрхий тодорхой нүдэнд үзэгдэж гарт баригдтал мэдэрдэг юм болж байна. За ийм учраас энэ цаг ирэхэд зэрлэг саксакууд тэр хэм шалгуур буюу стандартт нь тэнцэж чадаагүй хүнийг цэвэрлэхээс өөр аргагүй болно. Энэнийг үрээн идэгч ангирамт цөөн цаг ирэхэд тэр үрээн идэж байгаа ангирамт болцсон тэр зэрлэг харгас энэрхүй сэтгэлгүй тэгээд ухаананд оройтсон ухаан харалдсан ийм юмыг цэвэрлэнэ гэсэн үг. Ихээр л энэ нь сүнсний цэвэрлэгээ генетикийн цэвэрлэгээ болох гэж байгаамаа гэж. За энэ дотроос бид өнөөдрийн хувьд бол хоол хүнс буюу хүний эрүүл мэнд гэсэн сэдвэр хоол хүнсний эрүүл мэнд гэж байна шүү дээ бас тийм ээ. Бид эрүүл мэнд хоол идэж чадж гэнэ үү юу гэдгээс хамааралтайгаар хоол хүнсний эрүүл мэнд гэж. За ингэхээр энэ хоол хүнсний эрүүл мэнд бол маш өндөр түвшинд эвдэгдэж хүн төрлөختний идэж ууж байгаа хоол хүнс бол ер нь эвгүй байдалд орцсон тийм ээ. Генийн өөрчлөлттэй хоол хүнс, хиймэл хоол хүнс, орлуулагч хоол хүнс гэх мэт тэр химийн оруулалт оруулсан удамшил зүйн хувьд бол байглаас өгөгдсөн энэ дэлхийн ээжийн оюунаас өгөгдсөн тэр шаардлага хэм стандартыг бүтүүлгээр зөрчиж ивдсэн ийм хоол хүнсний цаг. Тийм учраас бид яавал эрүүл байх, хоол хүнсээр яаж хүн эрүүл байх ёстой юм бэ гэдэг талаар бид бол цуврал хичээлүүдэд явуулж энэ алтан дэдгэрээ мон гэрээ гэж хаадын их гэрээг тэнгэртэй хийсэн гэрээг хэрэгжүүлэх үүргийн гүйцэтгэж байдаг юм юм. За ингээд энэ бидний тэр хоол хүнстэй холбоотой юм бол бидний аль биесны хичээлүүдээр явагдана. Тэгэхээр тэргээр яг юу мэдэх гээд үзэх гээд байгаа юм бэ гэдэг талаар бас энэ лайвтай холбогдуулаад хоол хүнс талаас нь хэлэх гээд байгаа юм. За тэгэхээр нялуун дайны даяар, халуун дайны даяар гэж хэлсэн. Нялуун дайны даяар бол энэ хоол хүнсний дайн. За тэгэхэд одоо яг аль биесээр эхлэе. Энэ өдрийн амар амгалан айлтгая. Одоо хүмүүс орж ирээ цаашаа бас дамжуулж өртөөлүүлж ингээд дуулгаарай гэж та бүхнээсээ хүсье. Ингээд бидний цуврал лайв эхэлж байна. За хоол хүнсээр ямар шим тэжээл эрдэс бодис авдаг талаар тийм ээ. За тэгээд тэр нь нөгөө нялуун дайн буюу хоол хүнсний дайны үед 16 хар нийгэм дотор энээс болоод одоо жишээлх юм бол малчин хүнийг мах идэхийн тулд малчин байлгадаг ийм мунхаглал ирнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр малчин боловсрал бол мянган хүнсч хамгийн генийн хувьд бол удамшил зүйн хувьд хоол хүнс нь хамгийн дээд зэргийн минералны буюу цэвэр байгаллаг чанартай байж чаддаг ийм хоол хүнсийг малчин боловсралт нүүдэлчин соёл авч явдаг юм аа. Тэгэхээр Монголын өвөг дээдс бол 800-ны өмнө байгалаар бэлдүүлсэн цэвэр ариун генийн өөрчлөлтгүй хамгийн дээд зэргийн одоогийн нөгөө баад гэж хэлдэг тийм ээ. Байгалаар бэлдүүлсэн баад хүнстэй байж. Энэнийг бол шүлсээр ундаалж шүүсээр хооллож яв гэж ингэж айлдсан байдаг. За тэгэхээр энэ талаар бид дурдаад ингэж явах юм. За энэ дээр бол мэдээж тэр 16 хар нийгэм дотор энэний тухай бид бас яваад яриад явчихсан юмнууд бий. Өхөөлөх дөрвөн алуур гэж тийм ээ. Тамлах 5 дахал доройтуулах 7 хар нийгэм гэж ингэж дотор нь хуваасан байдаг. Энэ 16 хар нийгэм буюу устгалын 16 арга гэж биднэрт тулгын хүлээлгэнэ. Хов хүн болгонд тулгын хүлээлгэнэ гэж хэлсэн байдаг. Энд тэр өхөөлөх дөрвөн алуурын 2 дугаарт нь байдгийн дайжуулах ургаар өхөөлөх гэж
Тэгээд тэн дээр бол өөрийн өөр газар амьдрах гэж тийм ээ, өөрийн эцэг эхийг буруутгуулж өөр газар амьдрах гэж ам зуухаар дайждаг өлсөндөө малаа хараадаг гэж тийм ээ. Мянган хүнсээ орхиж хоол хайж ялагдсныхын төлөө андаа анголж сүүдэр хазгаад нарыг зүхэж дайждаг цаг ирнэ гэж ингэж дурдсан байдаг. За ингээд өвсийг үр гүйцэхээс өмнө идүүлж зуд турангайг урж малаа тийм ээ, зуд турангайд алдаж ингээд зуд турангайг тулгаж малгүй болж дайжуулах цаг ирнэ гэж. За энэ мэтэр ингээд хэлсэн байна. Нийгэмээр гутаагдсныг оршихын хүрдэндээ хөлдөөхүй болгож доройтуулна гэдэг. Ингээд энэ одоо нөгөө бошгорсон бошгон дотор 16 хар нийгэм дотор энэ хоол хүнстэй холбоотой юм юмуд байгаа. За тэгэхээр энээс хамгаалах арга нь Монголын өвөг дээдс алтан дээдгэрээ Монгорынтэй хийсэн байдаг нь хамгийн чухал. Тэгэхээр бид тэрнийг л одоо хэрэгжүүлж амьдрал ах үедээ хэрэгжүүлэх хэрэгтэй. За тэгэхээр яг энэ одоо яаж биднэрт хэрэгжиж байгаа юм бэ гэхээр амьдрал ах үедээ бид одоо нөгөө бидний өвгдүүд, аав ээжүүд, эмээ өвгөнөр бол хилдэг, хэрэгэлдэг, хэрэгжүүлдэг байлаа. Амьдрал ах үедээ үр хоочсон бурмаар тэжээхэр урмаар тэжээ гэж. За ингээд амттнаар тэжээхэр урам өгч тэжээж вэ гэсэн үг тийм ээ. Тэгтэл одоо бол ерөөсөө бидний үр садууд, ач зээнэр маань амттанд их дуртай болоод их л амттай тансаг юм л идчихэвэл ам уруулдаг бүр амттай юм давж байвал болж байдаг юм болчихж байгаа. Тэгэхээр энэ бол яг өөрийнхөө эрүүл амьдлаг дархлааг тэр нэг сүнслэг дархлааг алж байгаа юм үзэгдэл болчихж байгаа. За тэгэхээр яг энэтэй холбогдуулаад бид хичээл дээр энэнийг засдаг аргануудыг үздэг юм. Тэгэхээр энийг би яг бүгдийг дэлгэрүүлж хэлнэ гэвэл энэ их урт юм 6 хоногийн 18-аас 22 цагийн хичээл болдго юм шүү. Тэгэхээр тэн дээр дэлгэрүүлж үзэж орж ирж үзэж болно. Тэгэхээр энэ дотроос би хураагаад хийснийг хэлэхдээ хүний амин таван хүрдний боловсролыг Q боловсрал гэж хэлээд тэр Q боловсрал дотор яг одоо энэ хоол хүнсээр яаж эрүүл дархлаагаа хамгаалах ёстой вэ гэдэг талаар хэлсэн байдаг. Тэгэхээр энд бол нэг 5 амт бий. 5 амт тийм ээ. Тэгэхээр 5 амтанд юу багтдаг юм бэ гэхээр энэ дээр би нэг товч тодорхой хэлээд тэгэхээр тэр амтууд яадаг юм гэхээр хүний дотоод шүүрлийн даавар бодисын солилцоог бүрэн хангаж өгдөг. Дотоод шүүрлийн даавар гормоныг 5 амт тэтгэдэг. Энэ 5 амт тэгснээр эрүүл дархлаа буюу хий шар бадганы тэнцвэрт байдлыг маш нарийн хангаж өгч идэг юм байна. Тэгэхээр амааранд авсан болгоно амттай сайхан юм идчихэд тийм ээ. Тэгээд нөгөө жинхэнэ хэрэгтэй амтнуудаасаа татгалзчихад байгаа. За тэгэхээр энэ дээр эхлээд чихэрлэг амт тийм ээ. За тэгтэл чихрийг нөгөө энэ дээр хэлсэн шүү дээ. Тэр за энэ өлсөндөө малаа харааж зүхдэг болно гэж. Тэгэхээр буруу идчихээд хоолоо зүхдэг болдог. Буян нь барагдчихад өвдөн зүхдэг болно гэж ингэж хэлсэн байдгийг. Тэгэхээр малыг маллахтаа малчин хүн мал маллахтаа зөвхөн мах идэхийн төлөө л малчин болсон юм шиг ийм сэтгэлтэй болтол нь доройтуулна шүү гэж. Тэгэхээр малчин хүн бол мянган хүнсч байдаг юм шүү. Малчин боловсрал, малчин соёл, нүүдэлчний малчин соёл. Тэгэхээр мянган хүнс чинь юу байх вэ гэхээр сүүн ихт хүнсээр гэхтэл энэ мянган хүнсний 60-70% хийдэг юм байна. Тэгээд нөгөө махныхаа гэмийг арилгахын тулд намар эртээр сүүнийхэн хамгийн шимлэг уургалаг буюу цөцгийн ихтэй үед нь сүүн ихт хүнсээ маш сайн базааж одоо баад болгож авдаг. Ааруул хурууд өрөм бяслаг гэд ингээд хатаагаад бүгдийн тийм ээ. За ингэхдээ намар оройхон болоод ирэхдээ
өрөл, мойл, цангис гэдэг ингээд олон юугаар бол тэтгэж өгөх ёстой гэж. Байгалийн одоо ургамлаар тэтгэх ёстой. Тэгэхээр цэвэр оюуны 5 хүнсэнд бол цэвэр онгон байгалийн агаарын хүнс, цэвэр онгон байгалийн усан хүнс, цэвэр онгон байгалийн сүүн ихт хүнс гэж. Нөгөө мал маань хамгийн ариун зэрлэг, тийм ээ, хагас зэрлэг амьдралаас ингээд бэлчээрээсээ хамгийн ариун эмийн чанартай ургамлыг түүж шимэж идэж ирээд тэгээд сүүн ихт хүнсэнд хамаг шимэн байдаг юм. Тэгэхээр энэ идэж байгаа хүнсний чинь хэмнэ малын сүү өөхөнд биш, өвсний үрэнд байдаг юм шүү. Тийм учраас өвсний үрийг хариуцахгүй болох төр одоо өвсний үрийг хариуцахгүй, өвсний үр унахаас өмнө идээ дуусчих тэр өвс үнгүүдэж зуд турангайг дууддаг. Тэгээд мал турж яцж ингэж одоо зуд турангайд нэрийг өгдөг гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр өвсний үрийг хүн хариуцнаа гэдэг бол адаглаад өөрөө 10 ширхэг мод тарих ёстой гэсэн ийм юмнууд хүртэл биелдэ энэ дотор. За ингээд энэ үрэл мойл жимс улаалзган гүзээлзгэн чадсарган цангис гэх мэтийн жимсээр намрынхаа сүүн ихт хүнсийг баяжуулаад ингээ баад болгож авдаг. Энэний уламжил одоо ч тасраагүй яваа. Жишээлх юм бол бурядуудын мольтедос буюу мольтес матан гэж нэрлэдэг, тийм ээ. Цэцгийг мольте. За тэр одоо бас өөр жимснүүдтэй холиод ингээд хийдэг уламжлал одоо ч явж байдаг юм байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хэлж байгаа. За ингэхээр 5 булчир хайны 5 үндсэн үндсэн 6 7 булчир хай байл дээ. Тэгэхээр энэ үгд бол өөр ингэсэн амтаар тижээгддэг. За зулаан хүрднийх бол амт биш, хийгээр нөгөө эрчим хүчээр итгэл бишрлэр тижээгддэг юм байна. За тэгэхээр бэлгийн мэлмийн хүрдэнд хүрд гэж хэлэх юм л да. Энэ хүрд гэдэг нь бол ерөөсөө хүний булчирхай. За энэ боргоцоо булчирхай, хаан булчирхай, өнчин тэрэг гэсэн 3 булчирхайн бүлэг. За энэ бүлгийн даавар нь бол мелатонин, серотонин, гистамин гэдэг дааврууд. Энэ дааврууд чихэрлэг амтаар тэтгэгдэж хүний биеийн дотоод галын тэнцвэрт байдлыг хангадаг юм а гэж. За ингээд дотоод гал одоо яасан бэ гэхээр 37.5-аас 37-гийн хооронд байж идэг хүний биеийн дотоод гал доошоо явсаар гоод 34.5-аас 35.5. За гайгүй сайн одоо галтай нь бол одоо монголчууд бол 36.5-аас доош ийм байдалд хүрсэн. Тэгэхээр дархлааны систем, тийм ээ, дотоод галын тэнцвэрт байдал алдагдсанаар дархлааны систем маш өндөр түвшинд хямралд орж байгаа. За тэгвэл энийг хамгаалдаг аргыг бид нэр хичээл дээр зааж энийг бадраадаг юм хийн. Тэгтэл 3 цагаан хор гэж нэрлээд чихэр, тийм ээ, нөгөө буруу үедээ хоолоо зөгтөг болно гэж хэлсэн чихэр сахар гэж. Одоо энийг бол сүүлийн 300-400 жилийн хүн төрөлхтөн хэрэгжилж байгаа. Тэрнээс өмнө байгалийнхаа ургамал жимс өрөл мойлоос авч чаддаг байсан. Хамгийн дээд нь одоо жишээлх юм бол зөгийг цуглуулсан бал, тийм ээ. Энэ бол байгалийн дээд зэргийн минералны бүтээгдэхүүн болдог. Тэгэхээр энэ тарихны үйл ажиллагааг хамгийн сайн тэтгэдэг юм бол чихэрлэг амт. Тэгээд энэ нь яах вэ гэхээр биеийн тэнцвэрт байдлын дотоод галны тэнцвэрт байдлыг хангадаг байх нь байна. За тэгвэл энийг бид нар яаж хангах ёстой вэ гэдэг хичээл дээр энэ дадлаад үздэг юм. За хоёрдугаарх нь бамбаа булчирхай гэж байгаа, тийм ээ. Бамбаа булчирхайг дагаад залгуурын гүйлсэн булчирхай, тэгээд хилэн доогуур шүлсний тунгалгийн булчирхайнууд гэдэг энэ бүлэг булчирхайнууд. Энэ бүлэг булчирхайны даавар нь бол триодин, кальцитрон, паратгармон гэсэн үндсэн 3 дааврууд. За цаашаа олон төрлийн даавар бодисын солилцоо болоод химийн урвалд яваад ороод ингээд энэ нь сэтгцийг эрүүл болгодог, сэтгэлийг ариусгадаг, ухааныг тэтгдэг, тэлдэг, харин ухааныг харлуулж агшаана гэдэг бол энэ бүгдийг л хямралд оруулчихад байгаа юм хэрэг юм байна. За тэгвэл энэ кальцитрон, триодин, паратгармон нэг энэ дааврыг тэтгэдэг амт нь хүчлэг амтаар тэтгэгдэж өгснөөр хөдөлгөөний болон тулгуурын эрхтний тэнцвэрт байдлыг хангаж өгдөг юм аа.
За энэ бол бас асар том хямралд орчод байгаа тийм ээ. Тулгуурын эрхтний хямрал бол одоо нөгөө архит энэ төр гэдээ хэлдэг шүү дээ тийм ээ. Тулаа өвчин, ангийн, бүрцэл яоз гэх мэтэр ингээд тулгуурын эрхтний өвчнүүд, хөдөлгөөний дутагдлын өвчнүүд энэ даавар дутагдсанаас болдог. Тэгэхээр энэ даавар дутагдана гэдэг нь энэ хүчлэлэг амтыг хэрэглэхээ байснаа. Хүчлэлэг, эсэглэн таргийг хэрэглээд ирэхээр энэ нь одоо зөв байдаг ч гэдэг юм уу, тийм байх нь байна. Тэгтэл энэнийг хэрэглэхдээ чихрээр нүдэж байгаа тэгээ хэрэглэчихээр тэнцвэрт байдлыг алдуулдаг юм болох жишээтэй. За 3 дугаарх нь сэрэ булчирхай гэж тийм ээ. Уушиг зүрхний дээр улаан цагаан хоолойг сээрлүү хадаа зогссон байж идэг сэрэ булчирхай гэж ирэхтэн энэ даавар нь бол эндорфин, окситоцин, глюкокортиколууд гэж дааврын нэгдлүүд, уурэг дааврын нэгдлүүд энэ үндсэн 3 дааврыг тэтгэдэг амт нь бол аргуун сулуутар амтаар тэтгэгддэг юм а гэж. Энэ гэрээ шүүслэг шимээр дархлаа тунгалгийн тогтолцооны тэнцвэрт байдлыг хангаж өгдөг. За энэ бас асар том хямралд орчихч. Тэгэхээр энийг яаж бид нар зөв тэнцвэрт байдлыг хангах вэ гэдгийг хичээлээр үзээ явдаг юм гэсэн үг. За тэгэхээр энэ бол бясалгалч хүний хувьд бол энийг мэдэндээ эерэг сөрөг төлөв гэж хэлдэг тийм ээ. Сөрөг төлөвт орчих юм бол энийг хэд их хэрэглэх, нэг бол дутаачих юм бол энэ хямралд ордог. Хэд их хэрэглэх дээрээ нөгөөх нь химийн уралд ороод илүүдэл ихтэй болоод ирэхээр өвчний их үүсвэр болдог. Хэд дутаачих юм бол бас хямралд оруулдаг ийм байдал. За энэ тэгэхээр нойр булчирхай, наран сүлжээ хурд нойр булчирхай гэж тийм ээ. Ходоодны араар дэлүү барилдаад ингээ байж байгаа. Нойр булчирхай үндсэн дааврууд нь инсулин, сахариц, сосроз гэсэн 3 төлөвт орно. За энэ дааврыг тэтгэдэг амт нь халуун чанарын амтаар тэтгэгддэг. Ингэснээр хүний ухамсарын бие буюу усан махбодын тэнцвэрт байдлыг, ухамсарын биеийн тэнцвэрт байдлыг хангаж өгдөг юм аа гэж. Ийм учраас энэ хүрдийг бясалгалын онолоор бол энийг хүрд гэж нэрлэдэг, наран сүлжээ гэж нэрлэдэг гэдэг юм байна. За ингээд бөөрийн дээд булчирхай. 2 бөөрөн дээр 2 малгай шиг хөөрхөн 2 булчирхай байгаа. Энэ булчирхайн үндсэн даавар нь бол адреналин, кортизол, альдостерон гэж үндсэн дааврууд. Энэ дааврууд шорууг амтаар тэтгэгдэж дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг нөгөө дааврын боловсруулдаг дотоод шүүрлийн бодисын солилцоо гэдэг дааврын хэвийн үйл ажиллагааг хангаж өгдөг үүрэгтэй. Усан махбодын тэнцвэрт байдлыг бас хангаж өгдөг үүрэгтэй. Усан махбодыг модон махбод руу шилжүүлж өгдөг үүрэгтэй юм а гэж. Ингэж нөгөө эзэн бие ноён нуруу буюу тулгуурын гол эрхтэн болдог нуруу, бөөр нуруу хамтаар өвдөд өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нурууны тэнцвэрт байдлыг хангаж өгдөг ийм үйлдэл юм а. Энэ нь модон махбодыг шилжүүлж байгаа. За тэгэхээр ангаахын аюурведийн хэлээр бол бөөрийг усан махбодтой усан махбодыг тэгшитгэгч гэж ингэж үзээд байдаг. Булчирхай нь болохоор усан махбодыг модон махбод руу шилжүүлж өгöd байдаг. Энэ амтыг шорууг амтыг дутаачих юм бол бас болдоггүй тийм ээ. Тэгэхээр жишээлх юм бол манай хамгийн цэвэр минералны устай хөвсгөлийнх юм бол дандаа усандаан хужир хийж хэрэгэлдэг. Тэгтэл хамгийн их шарууглаг амттай говийнхан буюу тэрэн дундаа сүхбаатрийнхан бол дандаа давсгүй цай хүнс хэрэгэлдэг тийм ээ. Бараг хоолоон давсгүй шухдаг юм байл шухуу штэ. Тэгэхээр энэ тэнцвэрт байдлыг хангах гэж ингээд байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд энэ дараагийнх нь төмсөг төрөө булчирхай гэж өндгөвчний дээд булчирхай. За энэ үндсэн даавар нь бол тестостерон, тэгээд эстроген, андроген гэсэн 3 төвшөнд хувирдаг. Энэ даавруудыг тэтгэдэг амт нь гашуун амтаар тэтгэгдэнэ гэж. Энэ дааврын гашуун амт дутагдчих юм бол 5 амтын тэнцвэрт байдал буюу үндсэн 5 булчирхайны даавар ялгаруулах тэнцвэрт байдал алдагддаг. Ингэснээр энергийн тэнцвэрт байдал алдагддаг. Ийм болдог. Тийм учраас энэ гашуун амтанд одоо жишээлбэл манай ач зээнэр энэ хүүхдүүд нөгөө их амттан дурлаад энэ амтуудыг хаячих дээр
гашуун амтнаас бол огт татгалцсан тийм ээ. Пи па яасан муухай юм гашуун юм байна гэдээ одоо ингэдэг. За ийм мэтэр. Тэгэхээр энэ гашуун амтыг бид хэрэгжилж байх юм бол хүүхдэд энийг зохих хэмжээгээр өгч байх юм бол энэ бүгдээс хамгаалагдах ийм ёстой болно. Тэр гашуун амт байхгүй бол даавар нь тэнцвэрт байдлаа алддаг байх юм шүү. Тийм учраас дотоод жүрлийн дааврын тэнцвэрт байдлыг алдагдаад ирэхээр энергийн 70% агуулгадж байдаг. Төмсөг, өндгөвч, хуухнаг, сав бэлэг эрхтэнд 70% хүний биеийн шаардлагатай энергийн 70% нөөцлөгдөж агуулгадж байдаг. Энэ тэнцвэрт байдал алдагдчихдаг. Ингээд дархлааны систем тэрчгэрийг хямардаг буюу булчирхаан систем тэрчгэрийг хямраад мэдрэлийн нейронууд тэнд энтэй 5 цул 6 сав эрхтэндээ гацаад ингээд тунгалаг судсан бохиртоод нөгөө бүдүүн шулуун гэдснээсээ энэ шүүслэг шимлэг юмаа нөхөх дээрээ цул харшил болдог нэг ийм л үзэгдэл болж байгаа. За энэ харшил бол үндсэндээ энэ цагт бараг толгой дараалан юм болж. Тэгтэл харшилгүй байх гэхдээ одоо энэ нойр булчирхааны дааврыг тэтгэдэг тийм ээ. Даавар нь халуун амтаар тэтгэгднэ гэж. Тэгтэл халуун амтнаасаа хүртэл харшилтай болчихсон юм. За тэгэл хамар нармаа гамрит гэл тийм ээ. Тэгэл одоо ургам тоосонцрын харшил гэдэг ингээд туйлын одоо харшлыг бол одоо хичнээн олон хувилбараар юунаас болж харшаад байгаа гэдэг үрэг судалж өгөөцөхгүй болтлоо ийм харшилд орцсон байх жишээ. За энэ бүгдүүд л хоолноос болдог юм шүү гэдгийг хэлээд байгаа юм тийм ээ. За тэгэхээр энэ бүх амтуудыг агуулсан жинхэнэ байгалийн цэвэр ашигт тийм ариун хүнс бол яг одоохондоо Монголын малын сүүн ихт хүнс юм шүү тийм ээ. Дараа нь махан хүнс, өвлийн хүйтэн нь бол эдэр ёсгийн хүйтэнд махан хүнсээ зөв хэрэглээнд хэрэглэх. Тэгээд хаврын эхэн сарын шөнийн нэгэнд цагаан сар хийдэг. Тэгтэл одоо энэ цагаан сарыг 9 сард байсан юм а гэд хамгийн уураг шимэгтэй үед нь шар зохино гэж тийм ээ. Шар болсон гэж одоо нөгөө зүрх наран сүлжээ хөвд гэж хэлдэг. Зүрхний улаан цагаан хоолон дээр сэрээ булчирхааны хямрал, уушигны хямрал, зүрхний хямрал 3 болгочихж байгаа. Инхээр нөгөө 3 судал нь мон судал гэж мэдрэлийн нейроны судал. За энэ нэг бясалгалын онолоор бол кундалини гэж буддын гүн хаанд үзээд идэг. Гол судал гэж дархлааны тунгалаг судас. Эннийг нь бие амтомоос нь салгаад кундалини онол гэдээ хөөгөө явчих тэр нөгөөх нь хоосон чанарын дайн болоод үзэл онолын дайн болоод бие эрхтэн системд нь баригдаж бийжиж хэрэгждэггүй ийм хоосон онол болоод хөвгөд алга болдог ийм болно гэж хэлж байгаа. За ингээд энэ дээр Монголын өвгдөөц энэ дээр өвгдөөц маань энэ дээр бол энэ хоол хүнсний хамгийн дээд нь бол цэвэр оюуны 5 хүнсэнд дурдаг. Агаарын хүнс, усан хүнс, сүүн ихт хүнс. Дараа нь байгалийн зэрлэг ургамлан хүнс, дараа нь өөрсдийн тармилан хүнс. Ийм 5 хүнс ордог юм шүү гэж хэлээд тэгээд сүүн ихт хүнсэм бол одоо бүр мартуулаад тэгээд малчин байх дээр зүгээр л нэг мах итгэхэд л малаан үржүүлж идэг ийм боллоо гэж тийм ээ. Ийм болтлоонд оройтно гэж хэлсэн. Тэгтэл одоо бол тодорхой газруудад одоо шиг Баян хонгорынхан, Хов Алтайнхан, Ямааны хүнс, Ямаан сүүний хүнстэй тийм ээ. Урд говь руугаа нэг цөөхөн газруудад дунд говийн уртал, өмнө говийн нутаг, за Баян хонгорын урдуур, Хов Алтайн урдуур, Тэмээн зүргийн нутгаар Тэмээний хүнс, сүүн хүнстэй. За ингээд тэгтэл энэнийг Алтан дээгүүрэнд хэлсэн байгаа юм л да. Ямааны сүүн эдээгээр хүнс явдлын хүнс хийгээд байх юм бол хоорондоо хэрэлдэж уралдах юу гэж. Тэгэхээр энэ Ямааны сүүн хүнсэнд ийм одоо чанар байж идэг тийм ээ. Эвтэй найртай амтрыг бол Ямаан сүүн хүнсээр хүнсэл гэсэн үг тийм үү. Хоньны сүүн хуруудаар хүнслэр
сүүн ихт хүнсээр хүнслээд байвал хүндлэлд нь дайлалд бас алалдах юм гэж. За хоньны сүүгээр бол жинхэнэ ариун чанарт гэгэрлийг олохын тулд хүнсэлдэг ийм уламжлалтай байж. За ингэний сүүгээр сүү хуруудаар хооллоод хоруудаар ингэний сүүн ихт хүнсээр ээжи эцгийг нь тэжээгээд байвал өнчин юу гэж. Өнчирдэггүй шүү. Цаг усаар өнчирдэггүй юм шүү гэдгийг хэлээд байгаа юм байхгүй тийм ээ. Гүүний сүүн ундааг эсгэж гүзээ хоолоогоо цатгаад байвал гөвшилдөж нанчилдахын хэрэг юу гэж. За тэгэхээр гүн сүү айрган дээрээ бол монголчууд ерөөсөө эв найрамдлыг бий болгож идэг юм байх нь шүү. Тэгээ энэ дөрвөн хүнс. За өхрийн сүүн хүнс бол мэдээж хүн болгон мэднэ. Өхрийн сүүн хүнсийг бол нийгэмдээ их хэрэгжилж байгаа. Тэгтэл нөгөөх энэ хүнснүүдийг бол тэр болгон хэрэгжилж чадахгүй байгаа. Энэ байдлаас болоод одоо яаж вэ? Гүүний сүүн хүнс хэрэглэх юм байснаас болоод гөвшилдөж нанчилддаг буюу одоо энэнийг бол монгол ахвал хэлсэн байдаг ч тийм ээ. Айрган тавааран уу архиан багуу гэж одоо энийг 70 багш хүртэл хэлсэн байдаг тийм ээ. Энэ бидний өвөг дээдсийн гүн ухаанд ингээ байж идэг. За ингэхээр аянжинд явах гэж байгаа бол ямааны сүүн хүнсээр хүнсэлж бай гэсэн байдаг байх нь шүү дээ тийм ээ. Ариусал гэгэрлийг олыг бол хоньны сүүгээр хүнсэлж бай. За ингээд ээж автагаан элэг бүтэн амьдрий гэвэл ингэн сүүгээр хүнсэлж бай гэж хэлсэн байдаг. Ингээд энийг бид нэр мартчихад алдчихад баг. За ингээд одоо яах вэ гэхээр өнөө хүнсээ хийж байгаа улсууд маань чин сэтгэлээсээ ханддаггүй ашиг орлогын төлөө хандаад ирэхдээ энийг дандаа буруу сэтгэлээр хөгжүүлдэг. За буруу сэтгэл нь яадаг юм гэхээр альва нэгэн сүүн ихт хүнсийг бэлдэхдээ махан ихт хүнсээ ч гэсэн бэлдэхдээ айдас хүйдэс уур хэрүүл зүхэл дунд бэлдчих юм бол энэ бол усны атом молекул чанар нь тэр сүүн ихт хүнсэнд байгаа тэр ургамлын одоо ногоон хүнс жимсэнд байгаа гэдэг юм уу тийм ээ. Жишээлх юм бол жимс түүхтэй мөчрийг хуглаад гүйж яваа болбол тэр жимс бол хороо чанартай болж хувирч идэг. Тэрнийг мэддэг учраас хүүхдтэй хүртэл жимс идэхийн тулд мөчр бүү хугалж бай. Тэгэхгүй бол наадах чинь хор болно шүү. Чиний гарыг хуглаад хурууг чинь идээд байгаатай адилхан болно. Тэгэхээр чи гар хуруугийн зүгээр орхичих. Тэгээд зөвхөн өгөх ёстой тэр жимсийн нэвтэйхэн аваад идчих. Ингэх юм бол ариун хүнс буюу эерэг мэдээлэлтэй хүнс болно шүү. Тэгээд энэ усны атом молекул чанарт нь 570 мянган санах хойтой 480 мянган мэдээлэл боловсруул хавтантай байна гэдэг одоо шинжлэх ухаан нотолж байна. Тэгтэл бидний өвөг дээдэс 800-ны өмнө Ховлын Юан улсын үед төрийн философт оруулж ирсэн чандам зэндэм нэрдэнэ гэж H2O гэж усны атом молекул болж байгаа хэлбэр 2H2O2 гэж усны нэгдэл буюу далай болж байгаа хэлбэр тийм ээ. Энэ хоёрыг хоёулангийн төрийн 8 бэлэгдэлд оруулж ирж тавьсан байдаг. Энэ нь тэр 800-ны өмнөөс эхлээд усныхан дэргэд их тайлга гэдэг үйл хийдэг буюу ерөөлийг тэр зайд барих ухааныг яг энэ усны атом молекулаар хэрэгжүүлж чаддаг байсан учраас энэ хоол хүнснийхэн дэргэд монгол хүн муу юм ярилцдаггүй, буруу юм ярилцдаггүй. Тэр хоол хүнсээ бэлтгэх үйлдэлтэй дандаа сайхан сэтгэл, хайр инэрлэр ханддаг байсан. Тэгэхдээ нөгөө наран сүлжээ хүрдэг буюу хүний нойр булчирхайн дааврууд ариун чанарт болж ингэж ухамсарын өндөр түвшинд хүрдэг. Энэ бол монгол ахуй байсан шүү. Тэгтэл одоо энийг шин нээлт юм шиг л зарлаад сайн мартсан хуучин гүн ухаануудыг эргүүл сэргээхийг шин нээлт гэдэг юм а гэж мэрэгдээ өгөнд байдаг. Ингээд яваад байдаг. За ингэхээр энэ дотоод шүүрлийн тэнцвэрт байдлыг хангахын тулд хоол хүнсээ бэлтгэх үйлдэлтэй дандаа сайхан сэтгэл хайраар ханд. За магадгүй бид нар одоо генийн өөрчлөлттэй хоол тийм ээ. Нөгөө 8 хөлтэй 8 далавчтай дахиа одоо шилэн үзэмчин хоны хүртэл жилд 8 хураг өгдөг болгоод гахаа шиг л тийм ээ. Тэгээд 8 хургийг өөрсдөө иддэггүй. Тэр нь 3 сар тижээгээд бүдүүн 90 хон шиг болгодог. Тийм ээ.
одоо тэр нэг тариа тарилах янз бүрийн хүчит тэжээлэр химийн тэжээлэр бордсоор байгаа тэгээд хөөлөгчдөг. Тэгээд түүнийг генийн өөрчлөлтөд хооллого хийчихсэн. Ийм жишээнүүд байгаа юм. Тэгэхээр энээс идсэн хүн бол мэдээж генийн өөрчлөлтөнд ороод байгаа. Генийн мутацид буюу генийн дампуурал, генийн цэвэрлэгэнд ороод байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгвэл яг энэ хоолнуудыг 8 хөлтэй 8 далавчтай дахиа гэдгийг та хараад мэдэхгүй. Чикений хоол хүнсний газар орох дээр та энэнийг дандаа ерөөл ариуслын дунд хэрэглэх юм бол энэний усны атом молекул чанараар нь тэр хоруу чанарыг нь устгаж цэвэрлээд тэгээд хүнсэндээ хэрэглэж болдго юм а гэдгийг бидний өвгдөөс мэддэг ийм байж. Тийм учраас энийг ахуй болгож байхдаа хоолн дээр хизээч муу гэж ярилцдаг. За ингэтэл шинжлэх ухаан сая судлаад үзсэн чинь хай монголчууд бол happy хоолтой юм байна гэж тийм ээ. Аз жаргалаар програмчлагдсан хоол байна гэж хэлж байгаа. За тэгэхээр аз жаргалаар happy аз жаргалаар програмчлагдсан хоол гэж юу хэлвэ гэхээр одоо бидний ээжүүд эмээнэр хөдөөгөө үнэ туглаан үнэгээр нь эвлэгж байгаад тэгээд дуулж өрөөж хуурдаж байгаад майжиж илж тааламжтай болгож байгаад туглынх нь идэх ёстой уух ёстой сүүг нь хангалттай үлдээгээд илүү гаргахгүй дутаахгүй тийм ээ. Хэрвээ туглын сүү ихтэх юм бол туглаж ацгалдлаа сүү нэгтэж өргөд ээжийн нэлээд сайн саадаг тийм ээ. За ингээд туглаан сайхан махлуулдаг. Туглан одоо саагаад оройны саагаад ингээд туглаан ихтэй нэг хэсэг эхлээр нь 50 гут нөгөө туглууд нь сүргээрээ бужигж оодгонж хөөрч тавхаад л тэр нөгөө ээжүүд нь туглын үнээнүүд туглаан дагаж баясад тавхаад байдаг нь happy сүү бэлдэж өгч байгаа юм тэр байхгүй юу. За тэгээд тэрнийг сайхан дуулж хуурдаж аргадаж майжиж угаад ингээд одоо сүүгийн саагаад авдаг. Ингэсэн сүү бол happy сүү. Тэргээр хийсэн ямар ч хүнсний бүтээгдэхүүн сүүн ихт хүнс бол аз жаргалыг бидэнд бэлгэлж байдаг. Энэнийг хүн төрлөختөн ойлгоогүй, ухаараагүй явж байгаад 21 дугаар зууны эхэндээр ухаарч эхэлсэн. Happy сүү, happy хүнс гэж ийм байдаг юм байна гэж. Усны атом молекулыг шинжилж судлаад энэнийг ухаарч ухамсарлаж эхэлсэн. Тэгтэл бидний Монгол өвөг дээдсийн энэ насаараа бэлдэж ирсэн эмээ өвөө нарын маань энэ хүнс хоол ийм л байсан. Мал муулгахтаа хүртэл одоо бог мул хон ямаагаан идэж гаргахтаа тийм ээ. Алан энтер гэдгүү төхөөр нь гаргана гэж тийм ээ. Одоо үгийг их зөвөр хэрэглээд ингэж явснаар одоо жишээлбэл хон ямаагаан төхөөрөختөө одоо зуны богино зуны шинэ тийм ээ төхөөрөختөө за өнөөдөр хон ямаагаан барьж авчихад улжчихад байжгаад төхөөрөх болох төрлийн хүүхдүүдээсээ нуун тийм ээ 13 нас хүрээгүй хүүхдүүдэд бол улаан үзүүлдэггүй малынхаа амьд төхөөрч байгааг харуулдаггүй нууцаар хийдэг. За ингээд нууж хийхтэй бол одоо гэрээхийн араар ордог юм уу энэ хөмрөг амбар юмдаа оруулж байгаа ч юм уу тийм ээ хүүхдүүдээсээ нууц газар ингээд төхөөрөхтэй бол за өнөөдөр чамайг өнөөдөр тэнгэр харуулах гэж байгаа юм шүү энэ төр гэж тийм ээ. Ингээд сүнсийг нь дээш нь дэвшүүлж өгöd тэгээд нөгөө хүнсийг нь бэлтгэхтэр хүнс маань happy хүнс болж аюулгүй айдасгүй ийм хүнс болж бэлдэгддэг шүү. Ингэж чадсанаар нөгөө бидний аз жаргал гэдэг юм энд бий болж дааварна. Хүний одоо тэр сэрэ болж ирхэнээс бол эндорфин гэж үндсэн даавар нь энийг аз жаргалын даавар гэж орчуулсан байдаг. Энийг ингэж бэлдэж уламжилд хүнс бэлтгэх хоол бэлтгэх ухаандаа энийг ингэж хийж чадсанаар аз жаргалтай тийм ээ элэг бүтэн дүүрэн бэлэг төвшин жаргалтай амьдрнаа гэж. За намар ижишээ хийхдээ үхрээн одоо тийм ээ орилуулаад тийм ээ тарчлаагаад зоогоод байдаггүй. Цусан далай дотор нь живүүлээд байдаггүй юм байх та. Ижишээ хийхдээ маш хурдан хугацаанд төхөөрнө тийм ээ гаргана. Тэгээд тэр малын маханд бол ямар ч тийм айдас хүйцсийн програм байхгүй. Тэгээд ерөөл болгоод дараа нь бол зулын 25 гэж уламжлаад ирсэн. Энэ бол их тайлга үйлсний дараа ингээд өвлийн эхэн сард эдэш түлшээн базаагаад ингэсэн эдшээн базаагаад ингээд хөмрөгтөө хийж авахтаа энийг хамгийн аз жаргал ерөөлөөр бэлэгдэж хийдэг учраас
ингээд энэ хүнс нь дандаа аз жаргалтай хүнс болдог ийм байж. За энэнийг л дэлхийн хүн төрөлхтөн биднээс суралцахын тулд удахгүй ирнэ. Яагаад гэвэл одоо суурин соёл иргэншил одоо Америкийн ч гэдэг юм уу тийм ээ. За тэр хятадын тэр хоол хүнс мах бэлдэж байгаа бол аимшигтай тийм ээ. Энэ бол ёстой жинхэнэ аимшигын хүнс байхгүй. Энэ л хүнийг генийн өөрчлөлтөнд оруулдаг буюу хүний ухамсарт нөгөө эсэд сөрөг програм очиж суудаг буюу нөгөө дотоод шүүрлийн бодисын солилцоо хийж эрнэхэ дайныхаа хэлхэдэг амин чанарыг хэлхэдэг нуклеотидууд гэж хүний бодисын солилцооноос гарсан гормонууд нь дандаа сөрөг гормон болдог. Хамгийн одоо бодит жишээ бол бөөрөн дээрээс гардаг адреналин гэдэг дааврыг сөрөг болгох юм бол адренохром болдог. Тэгээ энэ бол яадаг юм гэхээр байгалийн амьтан бол амиан хамгаалахын тулд жишээлх юм бол гөрөөс чонын дайралтнаас амиа хамгаалахын тулд адренохром ялгаруулдаг. Тийм ээ? Чон амчнаас өөрийгөө хамгаалахын тулд адренохром ялгаруулдаг бөөрнөөс. За энэ нь бол хүний амьтны болоод хүний бол бөөрөнд нь суудаг айдсын хүчин зүйл гэдэг юм болдог. Тийм учраас адренохром нь ялгарангуут өрсөж дайраж өснөөс амиа хамгаалах буюу өөрийнхөө зэвсгийг хэрэгэлдэг. За одоо жишээлбэл гөрөөс буг бол эврээ хэрэгэлж тийм ээ чоныг айлганч гэдэг юм уу тийм ээ. Чон бол одоо тэр чинь эдшийн олж идэх гэж байгаа амьтан учраас чон тэр гөрөөсийг барьж идэж чадахгүй бол чонын боловсралгүй байгаан тэр гих мэтэр ингээд цаашаа явна. Гөрөөс харин өөрийгөө тэр чонноос хамгаалж чадахгүй байгаа бол гөрөөсний боловсралгүй байгаан тэр тэгвэл тэр байгалийн жамаар тэр эдэш болох ёстой гэж энэ тэнгэр үзлээ энэ алтан дэдгэрийн тэгж хэлсэн байдаг юм л да. Тэгээд энэ адренохром гэдэг даавар яг ийм үед ялгардаг. Түүнийг эдсэн хүний дотоод шүүрэл адреналин ялгаруулдаггүй адренохром ялгаруулад байдаг гэсэн үг. Тэгтэл адреналин бол урам зориг хүнд өгдөг. Кортизол гэдэг дааварга бөөрийн дээрээс тэр нь сэтгцийг эрүүл мэнд байлгадаг. Тэр нь сөрөг болчих юм бол сэтгцийн эрүүл мэндийн гажигт ордог буюу солио орол галзуурл гэдэг юмд хүргэдэг. За тэгвэл альдостерон гэдэг даавар нь ёс зүй бүтээлч сэтгэлгээг өгдөг даавар. Хүнд бий болгодог. Ухамсарын төвшнөр шилжээд ш энерги болж мэдрэлийн нейроноор ухамсарын төвшин шилжээд энергийн төвшин шилжээд хүч болоод ирэхдээ ийм дааврууд болдог. Тэгтэл одоо Америкийн Холливуудын одод адренохромыг ялгаруулж тэр амьтны тэр айц хүч тийм ээ тарчлааж аваад тэгээд тэрнийг ялгаруулж аваад тэгээд тариа болгоод хийлгээд тэгээд кино урлагт од болох гэж ингэж үздэг байгаа ш. Тэгээд тэд нар яадаг гэхээр хамгийн энэрлгүй харгис зэрлэг болчихдог юм байхгүй. Ийм жишээтэй. Тэгэхээр энэ бүгдийг хоол хүнснээс авдаг юм шүү гэдгийг бидний өвгдөд хэлсэн байгаа нь энэ юм аа. За ингээд бидний гол утга агуулга бол юу тийм ээ хоол хүнс ба эрүүл мэнд гэж. Ийм учраас бид нар тэр 5 амтыг л дандаа бидэнд итгэж байх юм бол дандаа бие өөрийнх нь дотоод шүүрэл гормон дааварт энэ 5 амтуудыг өгч явах хэрэгтэй. Тамаа хүүхдүүдтэй гашуун амт идүүлэхгүй байгаа бол гашуун амтыг загнуулж угаад идүүлж явах хэрэгтэй тийм ээ. Загинж угаад идүүлж явах хэрэгтэй. Тэгвэл хүүхдээ аварч байгаа юм шүү. Тэгээд бурмаар тийчээгээд би идэхгүй аа гэд ингээд түүгээд амнаасаа нулимж чад тэгээд чихэр шахлаад нэхэд амттан нэхэд байгаа бол хүүхдээ та хорлоод л байгаа нэр гэсэн үг. Гих жишээний явах юм. За ингээд энэ хүргээд би өөрийнхөө яриаг татчихъя. Одоо харин энэтэй холбогдуулаад асуултанд хариулаад харилцан ярилцаад нэг хэсэг яваадах юм. За хүний бие 84,000 гаруй харагддаггүй нөхс сөв суугтай болтой. Энэ сувгуудаар хий эрчим орж гарч сүлэлдэж байдаг болтой. Энэ сувгууд хаагдаад эхлэхээр эрчим буюу гэрлэлээр дутаж өвдөж эхэлдэг гэж ойлгох уу? Яаж эдгээр сувгуудаа байнга нээлттэй байлгаж эрүүл байх вэ? 32 цагаан лонго тоолоод. За дээш нь жоохон гүйлгээд хөл. За 84,000 муу сэтгэл гэж буддын гүн хаан хэлдэг юм тийм ээ. Тэнгэр үзэл үүнийг 950
бугшмал хэцүү гэж хэлсэн байдаг юм. За энэ бол Монголд буюу мон гэж мэдрэлийн нейроны гүйдэл гацчихж байгаа юм. 84 мянган хаагдал гэж хэлээд байгаа нөхс өв гэж тийм ээ. Ганцхан мэдрэлийн нейрон биш усан махбодыг тэтгэж байгаа дархлааны тунгалаг судас бас гацдаг. Тийм ээ бөглөрдөг. Тэр дархлааны тунгалаг судас бол цусан судаснаас тусдаа сэрэ болчиххан дээрээс ингэж ялгарч гарч ирж байгаа юм. Тэгэхээр тэр тунгалаг судас гацхыг цахилгаан менингит гэж хэлдэг. Тийм ээ. Хамгийн эрчимтэй гацдаг өвчин төр шүү дээ. За энэ тэгэхээр мэдрэлийн нейрон тархинаас удирдагдаад хий судал нь уушигнаас засагддаг. Эннийг бид нар яаж эрүүл байлгах вэ гэдгийг хичээл дээр заадаг. Эннийг бид нар сургадаг ёстой юм тийм ээ. Энэ одоо тусгай цуврал хичээл болоод сар болгонд явж байгаа шүү. Тэр энэ мон огоо бол групп дээр энэний тухай бол тавигдсан байгаа. Одоо хизээ хийх вэ гэдэг. Сараар нь 2 сараар нь 3 сараар нь төлөвлөөд ингээд сургалт хичээлүүд явагдаж байгаа юм. За тэгэхээр 84 мянган бугшмал хэцүү гэдэг буюу энэ тэр одоо энэ дээр хэлж байгаа нөхс өв нь сүвтэй бололтой гэж. Энэ нөхс өвийг чинь Монгол гэж хэлээд байгаа юм багхгүй юу? А энэнийг буддын гүн ухаан кундалини гэж нэрлэдэг. Тэгээд кундалиныг хүний бие эрхтэн системээс нь мэдрэлийн нейроноос нь салгаад кундал ингээд онолдчих тэр өөр харь хилийн үгээр онолдоод ингэчихтэй бид тэрнийг ойлгож ухаарч чаддаггүй. Ухамсарлаж чаддаггүй ийм юм. За энэ нь бол мэдээж цагаан лонх тоолоод байхад ам ас гал гэдгийг хийн. Энэ бол хий судлыг 506 сав эрхтэнд бөглөөгөө болгож өгдөг. За ингэхдээ дотоод шүүрлийн даавар гормон нуклеотидууд гэдэг юм болоод дархлааны тунгалаг судсаар эсэд очиж тээгдэж очиод тэгээд нуклеотидууд гэдэг буюу эрнхэ дэнхэг хэлхэж өгдөг юм болж байгаа. Энэ бол удамшил зүг хамгаалдаг. Энэ хамгийн дээд дархлаа болно. За энэ нэг бас бяс ил гал гэдэг үзэгдлэр хийдэг юм. Тэгэхээр энэний онлыг нь мэдэхгүй бол та тэгээд юу ч хийгээд нэмэргүй юм байдалд хүрчихэж байгаа. За энэ бүгдийн тэр хаагдаад боогдоод байгаа энийг бясалгалын онлоор бол хүрдний гацаа гэж хэлдэг юм. За антом аюрведийн хэлээр бол 506 сав эрхтэнд хий судлын мөглөө мэдрэлийн гацаа гардаг юм аа гэж ингэж хэлсэн байдаг. Энийг л бид нэр тавиулдаг, тайлдаг, урсгадаг юм болох гэдэг. Тэгэхдээ хүний мэдрэлийн нейронууд энэ дотроо ингээд тэлээд л тийм ээ ямар ч гацаа бөглөөгүй болоод ирэхдээ энэ ухаан тэлэх гэдэг юм болдог. Ухаантай хүн шүү гэдэг чинь энийг хэлдэг. Ах байчилсан тийм ээ. Тэгээд ухаан гадагшаа тэлэхээр ухамсарын бий болоод энэ цэвэр онгон байгаль дэлхийн ээжтэйгэн тэтгэгдээд тэгээд сансар окторгын 5 эрчимтэй холбогдох төр ухамсарын бий болдог юм байна. Энийг бид нэр бас хичээл дээр цааш нь задлж үздэг юм байна. За. За голын хийгдсэн хий аривдсан гэж тийм ээ. Хий шар бадганы тохиргоо алдагдсан байгаа хэлээд байгаа тийм ээ. Энэнд саяны хэлдэг тэр 506 сав эрхтэнд хий судлын бөглөө гаргах. За ингээд аман хүзүүнээс ахар сүүрний үзүүр хүртэл нуруу хүзүү сэрний зөөлөн эд болгон завсар байгаа мэдрэлийн нейроны гүйлгдэг мэдрэлийн төв цөгөөд байгаа 32 хос мэдрэлийн цэг 64 үндсэн цэг байгаа. Тэгээд цаашаа цацраад явна тийм ээ. Энэ 84 мянган судал гэж хэлэгдээд байгаа юм баггүй юу тийм ээ. Энэ за тархин дотор 16 хос мэдрэлийн үндсэн цэгүүд байгаа. Энэ 32 цэг. Энэ бүгдийг тавиулж өгдөг юм нь энэ ам ас гал энийг авахчилсан байгаа цагаан лонх тоолох, хул тоолох үзэгдэл юм. Энийг хийгээд байхаар нөгөө дотоод галыг хүртэл тэтгэж өгнө. Хамгийн гол нь яах вэ? Нөгөө дааврыг тэтгэдэг амттнуудыг хэрэглэхгүй бол байхгүй. Тийм биз? Доод хүрдэнд одоо жишээлх юм бол төмсөг өндөгвчний булчийн хайнуудаас гардаг даавар гормон бол гашуун амтаар тэтгэгдэж 5 одоо амтын тэнцвэрт байдлыг хангаж өгнө гэдэг. Гашуун амтыг ерөөсөө хүүхэд хэрэглэхгүй байвал яаж ч бясалгуулаад нэмэргүй л гэсэн үг болох гэж байна шүү тийм ээ. Яаж ч тэрнийг одоо засах гад нэмэргүй болно гэсэн үг шүү дээ. Энийг л аюурвед ангаах ухаан зөв хэрэгжилж авч явах дээрээ энэ Европ ангаахаас илүү одоо өндөр түвшинд хөгжүүлж чадаад байна.
За ингэхээр энэ за генийн өөрчлөлттэй үгийг мэдэх боломжгүй болтол хувиргасан хүнсний эрчмийг хувиргаж хэрэглэх арга бий юу? Хүн өөрөө хүрдний гэмтэлгүй байвал тэдгээр хүнсийг бие организм нь автоматар эргэжүүлж хувиргаад өөрт хэрэгтэй болгож чаддаггүй. Яг чадна. Тэгэхдээ аманд орохоосоо эхлэн шүү тийм ээ. Оруулчихад найдаж болохгүй. Аманд орохоос өмнө эхлээд сайн өрөө гэдэг шүү тийм ээ. Хоол хүнсээ бэлтгэх үйлдэлтэй сайхан сэтгэл хайраар хандаад байвал хоолоо бэлдсэн замнал ахуйгаан сайхан өрөөж ариусгаад байвал тийм ээ. За тэгээд хоолоо амандаа зажилж байхдаа маш удаан сайн зажлаад байвал нөгөө триодин гэдэг даавар, парат кальцитрон гэдэг дааврууд ялгараад шүлсний тунгалгаар ялгараад аман дотор байгаа хоолны чинь ариун чанарыг үлдээгээд хоруу чанарыг нь бүгдийг шатаадаг ийм даавар бол триодин юм аа. Тэгэхээр энэ бид дахиад энийг бас хичээл дээр задлаж үзэж байгаа шүү дээ тийм ээ ингээд. Тэгэхээр генийн өөрчлөлттэй бүр одоо илэрхий генийн мутацтай хоолыг бол бид шууд ерөөсөр угаад идэх юм бол энэ байдлыг хангаж чадна. Саяны 3 төвшин дээр тийм ээ. Хоол хүнсээ бэлтгэх үйлдэлтэй сайхан сэтгэл хайраар ханддаг, хоолоо бэлдсэн замнал ахуйгаан ерөөж ариусгадаг. Тэгээд маш сайн зажилж шимийн хүрт, шүүсийн хүрт. Тэгээд энэнийг бол юу гэдэг вэ тийм ээ? Шүлсээр ундалж шүүсээр хоололж байгаа гэж. Тэгэхээр том бүдүүн эдээд байснараа сайхан болдго юм биш. Их амттан эдээд байснараа сайхан болдго юм биш. Харин энэ 5 амтыг тэмцүүлж идээд тэгээд маш бага хэмжээний хоолыг маш удаан тааламжтайгаар зажилж хэмж хүртээд байвал энэ бүгдийг өөрчлөөд өөртөө эерэг чанарыг нь үлдээгээд хоруу чанарыг нь шатаагаад хөөгд гаргадаг юм болно. Тэгэхээр бид нар одоо энэ вакцины тарианаас энэ генийн мутацтай хоолноос хамгаалдаг аргыг бид нар одоо хэрэглээд хийгээд байгаа юм шүү. Тэгэхээр энэ одоо хэлж байна. Вакцины хийлгэсэн чинь юу хийх гээд байгааг мэдэхгүй. Би юу хийх гэж ялаа, юу болоо гэдэг ингээд тарих юусоо санахаа ажиллахгүй болж байна. Юм их мартамхай болж байна гэж байгаа. Энэ чинь байгаад бидний алтан дайдгэрийн байгаа зүйл шүү. Хамгаалдаг арга бий шүү. Тэгэхээр энэнийг бид нэр хамгаалж хэрэгжүүлэх гээд байгаа юм аа. Ийм л байгаа. За 18 цагаас хойш хооллох нь бид ямар хор уршиг тавь гэж. За унтахынд ус хэрэггүй, өөхөнд үг хэрэггүй гэж энийг зөөрлөлсөн байдаг тийм ээ. За 20 цагаас хойш хөдөөгийн малчин боловсрал нүүдэлчин соёл 20 цагаас хойш хоол иддэггүй. За бид энэ дулаан халуун байранд байгаа 18 цаг буюу 6 цагаас хойш хоол идэх хоруу чанартай. Яагаад гэвэл дулаан халуун байранд байгаа хүн орой 6 цагаас хойш хоол идчихээр хотоодонд ороод тэр нь 1 цагаас 4 цагийн хооронд шингээгүй дүүрэн хоолтой байж идэг. Тэгэхдээ энэ нь хор уршиг болж байгаа юм. Тэгэхээр энэ яаж юм гэхээр хотоодон дотор хоолтой 1-4 цагийн хооронд хоолтой байх юм бол энэ амьдаран илжирч эхэлдэг буюу махыг өвлзөнгөө өдөр шөнөгөө зохиод байвал мангас болж байгаа нь тэрэ гэж алтан дээдгэрийн хэлсэн байдаг юм. Тэгээд 4 цагийн хоор 1 цаг гэхэд хоол нь боловсроод хотоод амарч явах хэрэгтэй юм. Тэгж чадах юм бол нойр булчир хайнаас инсулин сахараад сосроз гэдэг дааврууд гарч ялгардаг цаг нь. Тэр цагт нь хотоод амраагүй хоолтой байгаад их юм бол нойр булчир хай хотоодны шүүс гэдэг юм ялгаруулсаар байгаад өнөө дааврууд байхгүй. Тэгвэл та ямар ч нэмэргүй болчихж байгаа тийм ээ. Ингэж өөрийгөө хорлоод байдаг гэсэн үг. Тийм учраас унтахынд ус хэрэггүй, өөхөнд үг хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ за саяны асуултыг дахиад нэг харуулъя. 5 ихт хүнс нь онгон зэрлэг байглаас нэг шалтгаалж байна. Жишээ нь сүүн ихт хүнс өвсний үүрнээс хамаардаг гэвэл уул уурхай энэ хүнсэнд маш их аюултай хортой юм тарьж байна тийм ээ. Яг тийм. За тэгэхээр 5 ихт хүнс гэдэг нь саяны 5 амтыг агуулсан 5 ихт хүнс буюу нөгөө агаарн хүнс, усан хүнс, сүүн ихт хүнс,
ургамлан хүнс, таримлан хүнс гэж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ гэхдээ цаад нандин бэлэг чанарын цаад гүн ухаан бол яаж вэ? Саяны 5 ам тагуулсан хүнс байхгүй юу, тийм ээ. Тэгтэл дандаа чихэрлэг хүнс идээд гашуун хүнс идэхгүй байх юм бол тэгэл бид нэмэргүүл болчиход байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ бол маш хоруу чанартай байгаа. Мэдээжийн хэрэг энэ газар дэлхийн ээжийг маань тийм ээ одоо хордуулж байгаа химийн одоо жишээлх юм бол тэр шар нунтыг олох гээд бол аюултай юм гам шиг тарж байна шүү дээ. Энэний тухай бол дэлхийн нийтээр шуугаж байна. Одоо сая сүүлд одоо сошиал дээр гарсан байсан тийм ээ. Энэний төлөө энэний эсрэг бол Монгол үр хүүхэд үлдээх гэж байгаа хүн болгон тэмцэхгүй юм бол ийм аюулыг цаад нөгөө зэрлэг харгас капиталистууд буюу зэрлэг саксакууд чинь айхаж хэмгүй хийх гээд байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр шар нунтгийг боловсруулах гад химийн асар хүчтэй урвал газрын гүнд явуулчихгууд тэр дээр байгаа ургамал, амтан ерөөсөө эдэж болох хүнсэнд хэрэглэх ёстой юм бүгд ерөөсөө шууд үхэл болчихж байгаа. Ийм аюул байгаа даа шүү, тийм ээ. Энэ бол үнэхээр уур хай гэдэг үгэндээ байгаад байгаа ч тийм ээ. За би өнөө дахар сүүлмэн цуураа дотогш шоогоо жоохон дарагдсан байгаа юм аа. Одоо юу идэж уулж гүйтэд сайн идэх бол ямар хоол унд юмнаас болгоомжлох вэ? Та зөвлөгөө өгөхгүй юу? Ямар нэгэн эм бэлтгэл хэрэглэх шаардлага гарсан. Одоо тан юм уу эм хэрэглэх шаардлага гарсан бол үүнийг хамгийн их өрөөж ариусгаж хэрэгэл. Тийм үү? Тэгж чадах юм бол та үр дүнгийн үзэн итгэл бишрэл чин бадарна. За энэ бол өөрийн чин дотоод бодисын солилцоо энийг засаж чаддаг юм шүү. Тэгэхээр эмэнд юу ч болж байгааг мэдэхгүй зүгээр л нэг ингээд залгичхал идэх нүг уу гэдээ ингээд яваад байвал энэ үр дүнгүй. Тийм учраас тарин гэдэг юм байдаг юм баггүй. Тарин гэдэг чинь ерөөлөл гэсэн үг юм. Тэгээд энэнийг тариндаад бай гэсэн үг тийм ээ. Шашнаар хэлэх юм бол одоо идэж уух гэж байгаа тэр эмчилгээний чанартай юмнуудаа ерөө. За одоо тэгэхээр жишээлбэл ахар сүүл цуурсан бол энэ одоо нугсандаа нөлөөлөөгүй бол энэ яах ёстой тийм ээ. Ясыг хамгаалдаг одоо ургамлууд байж шүү дээ тийм ээ. Алтангааг нуурч гэдэг юм уу тийм ээ. Цэний үндэсч гэдэг юм уу. Ясны шар, шархны шарч гэдэг юм уу. Эднэрийг хэрэглэн. Тэгэхдээ түүнийг хэрэглэх бэлтгэлээ буюу танга одоо магадгүй химийн эмнүүд одоо юуны ангаах Европ ангаахын эмнүүд хэрэглэх гэж бол түүнийг маш сайн ерөө дандаа ерөө тэгжээж хэрэгэл. Тэгэх юм бол эн чинь эрүүл чанар нь бол илүү хүчтэй нөлөөлнө. Яагаад гэвэл тэр таны амаар давх гэж байгаа болгонд усны атом молекул байгаа. Тэрний нөгөө 570 мянган санахаа 480 мянган мэдээлэл боловсруулах хавтныг дандаа эерэг програмаар програмчилж хагаад тэгээд тэр зоригсон зүг рүү нь илгээ. Тэгэх юм бол таны ахар сүүл зүгээр эв эрүүл цоо сайхан хуучин шигэ бүтэн эрүүл дархлаатай болж дархлааны систем чинь энэнийг өөрөө хийж чадна гэсэн үг шүү дээ. Энэ нь хамгийн гол нь тэр түрүүний хэлдэг хоол хүнсээ бэлдэх үйлдэлтэй сайхан сэтгэл хайраар хоолоо тийм ээ бэлдсэн замлах ухаан дандаа сайхан өрөөлөөр тэгээд маш сайхан тааламжтайгаар шимэж хүртгээд байгаа тийм ээ энэ. За нойр улчирхайн элэг өвддөг, нойр улчирхай элэг өвддөг хүн айраг саам ууж болохгүй байдаг. Яаж эдгээрийг хүртэх вэ? Бас л ерөөлөөр хүртэн шүү дээ. Тийм ээ. Нойр улчирхай өвддөг хүн архаг нойр улчирхайн өрөвсөлтэй хүн гэдэг бол яаж юм тийм ээ. Нөгөө чихэрлэг амт чинь ихэгдсэн учраас чихэрлэг цөс ихсэн учраас нөгөө сахариозыг хяналтгүй алдснаар глюкоз гэж тийм ээ. Цуснд байдаг глюкоз гэж тийм ээ. Сахариоз гэж дааврын төлөв нь энийг хяналтгүй алдснаар элэгчийн шүүж чадахгүй болсноор уур уцаар ихтэй тэгээд шар цус ихснээс болж элэг цусны хямралд орж байгаа. Нэг юмдаа их эсэж сагна гэсэн үг шүү дээ. Цус хөөрөглөө гэж тийм ээ. Уур хөрхийг хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ уур хөргөдөг тэр эсэглэн амтыг чихэрлэг амтаар хэд хэрэгэлснээс нэг ёсондоо дамбаулын чихэр амт хоёрыг хэд их хэрэгэлснээс болж нойр улчирхайн хямралд ороод байгаа юм шүү. Тэгэхээр энийг юм болж гэсэн үг тийм ээ. Харин
элэг цөсийг бол хамгийн сайн ангаадаг юм саам юм шүү дээ. Тэгтэл яах вэ? Нөгөө саам нь өөрөө жихэрлэг учраас хэдийдүүлээд тийм ээ хоруу чанарыг нэгтүүлсэн учраас танд дөнгөж оронгуудаа сөргнөлөө үзүүлчихэдэг. Тэгэхээр энийг яах ёстой юм? Дахиад нөгөө атом молекул, усны атом молекул агуулж байгаагаар нь ерөөл болгоод шившиж тарина гэсэн үг тийм ээ. Ерөөж гоод хүртээд бай. Тэгэх юм бол засна. Сүнсний цэвэрлэгийг яаж хийх вэ? За, хамгийн их хайр инэрлийг өөрөөсөө тийм үү мянгантаа уучлагч байжгаад хайр инэрлийг бадраа эндорфин гэдэг дааврыг маш эрчимтэй эерэг чанар дээр нь тавь гэсэн үг. Энэ аз жаргал юм тийм ээ. Окситоцин гэдэг дааврыг хамгийн их эерэг төлөв дээр нь тавь гэсэн үг. Энэ бол хайр инэрл юм. Тэгээд глюкокортиколууд гэж тийм ээ уурга дааврын нэгдлийг хамгийн эерэг төлөв дээр нь тавь. Энэ юу юм тийм ээ? Сэтгэл ханамж юм. Мөн үү? Сэтгэл дүүж ханам гэж нэг үг бай тийм ээ. Энэ бол сүнсний цэвэрлэгээ ариусал юм шүү. Хайрын гэрэл эндээсээ бүр халууд өгтөл нь ундраагаад өгдөг энэ хичээлийг бид нэр заагаад байгаа юм шүү. Энэ суугаад ирэх юм бол та сүнсний ариусал, сүнсний тэтгэлэг, сүнсний цэвэрлэгээний сургалтыг өөрөө хийж сурна. Хэн нэгэнд даатгахгүй шүү тийм ээ. Өөрөө хийж сурна. Хамаг чухал нь энд байгаа. За энэ 5 их түнс онгой маглаас нь шалтгаалж байна. Жишээ нь сүн их түнс өвсний үрнээс хамаардаг гэвэл уул. За энэ түрүүний асуулт байна тийм ээ бид хариулчихсан юм байна. За. Уур хай гэж байгаа юм тийм ээ. Уур хай гэдэг үгийг боддоо бясалгаад үзтээ тийм ээ. Энийг нэг шинжээд үзтээ. Тэндээс юу хайгаад байгаа юм бид нэр тийм ээ. Нөгөө дотоод шүүрлийн төмөр махбод гэж хэлж байгаа булчирхайн систем чинь сөрөг чанартай болох юм бол уур болдог тийм ээ. Айдас болдог, гомдол болдог үндсэн 3 шинжэд. Тэгээд цаашаа энэ бол дандаа сөрөг ухамсарууд болоо явчихж байгаа. Түүнийг л газрын итвгэн дэлхийн ээжийнхэн аалзны зулцэг, ээжигийн гэдэг аалзны зулцэг шиг эзээр байгаад ийм бодолд оруулахыг уур хай гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. За энэ бол аюултай зүйл юм ирээдүйд. Тэгээд дэлхийн ээжийг л булчирхайн системг болгож байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За хүний гараар бүтээсэн адренохромын талаар хэлж өгөөч. Адренохром бол адреналин эерэг даавар юм. Адренохром нь сөрөг даавар юм шүү. Тэгээд энэнийг яаж гаргаж авсан бэ гэхээр Америкийн Холливуудын одоо тариулаад байдаг адренохромыг амтныг зовоож тарчлаад айлгаж цочоож байгаа. Тэгээд тэрнээс нь мах тэр одоо уураг сүүлээс нь тэр эсээс нь энэнийг салгаж авсан шүү. Адренохром ингэж бүтсэн даавар шүү. Тэгэхээр энэ бол хүнд хоруу чанартай юм шүү. Харин өөрийн дээд өөрийн чинь бөөрийн дээд булчирхайнаас адреналин ялгарх ёстой. Тэгэхээр энэ адреналин бол өглөө үүрийн 4 цагаас 8 цагийн хооронд давсаг бүдүүн шулуун гэдсэн цэвэр байлгаж тийм ээ тэрэнд ачаалал өгөхгүй байлгаж чадсанаар адреналин өөрөн ялгардаг ёстой. Биологийн цагтай юм. Кортизол өөрөн ялгар сэтгэц эрүүл байдаг ёстой юм. Тийм учраас өглөө эртэж хүн бол хамгийн эрүүл сарвал тийм ээ урт нас удаан жаргалтай байж чаддаг нь энэ адреналин дандаа ариун чанарт даавар болж ялгарч яддаг учраас за ингээд адреналин бол хамгийн ариун чанарт даавар энэ бол урам зориг өгдөг тийм ээ. Харин кортизол нь сэтгцийг эрүүл мэнд байлгадаг. Тэр яах нь вэ? Адреналин кортизол тархинд ирж нөлөөлөх ёстой байх нь шүү. Тэгжээж энэ ариун чанар нь гиппокамп гэж тийм ээ ариун чанарын даавар нь бүрэн цогц болж чадчихдаг юм юм. Альдостерон гэдэг даавар нь ёс зүй бүтээлч сэтгэлгээг хүнд өгж яадаг юм шүү. Кортизол нь сэтгцийг эрүүл мэнд болгож өгчхөд тэгээд дараа нь альдостерон яадаг байх нь бүтээлч сэтгэлгээтэй эрхэмдээд мэдлэгийг эрхэлж идэг ийм болгодог гэж байгаа шүү дээ. Тэгтэл кортизолыг шинжлэх ухаан, амгаах ухаан судлаад кортизолыг тэнэгрүүлдэг, зөнөгрүүлдэг даавар гэж хэлээд байгаа юм. Үгүй шүү. Кортизол сөрөг болчхороо Альцхеймер, Паркинсоны өвчин, аутизм тийм ээ. За ингээд сүүлдээ бол Дауны синдром гэдэг юмд хүргэж өгч удамшаад байгаа юм шүү. Энэ бол адренохром
кортизолын сөрөг дааврууд юм шүү. Харин эерэг даавар нь бол саяны тэр сэтг зэрүүл, урам зоригтой, ёс зүйтэй, бүтээл сэтгэлгээ эрхэм дэд мэдлэгтэй байдгийг өөрний дэд үлчирхэ хариуцдаг юм. Тэгэхээр энэ дандаа сөрөг даавар болоод айдас гомдол гэдэг юмнуудаас болоод тийм ээ. Сөрөг даавар болж явсаар байгаад бөөрийн дутагдал гэдэг өвчин одоо учрын алдчихад одоо яаж вэ? Цусаан уургийн алдагдлалд оруулаад цуснаасаа уурыг алдаад эхэлсэн. Элэг тэрнийг зохицуулж чадхаан байгаад бөөр тэрнийг хянж шүүж тунгааж авч чадхаан байгаад ингээд ийм гамшиг өвчлөлд орчиж байгаа. Тэгэхээр чихрийн шижин өвчин, бөөрийн дутагдал гэдэг өвчнүүд бол энэ булчирхайн системүүдийг дандаа хороо чанартай ажиллуулсны үр дүн болчиход байгаа юм тийм ээ. Үүлийн үр гэж шашнаар бол хэлээд байгаа юм. За. $32 цагаан нонхыг тоолоод байхаар ковидоос сэргийлж чадах уу? Үнэнгүй чадсан шүү. Ямар ч мөнгө төгрөг тийм ээ. Эдийн болоод амны гарц гаргахгүйгээр 32 цагаан нонхыг 40 секундээс дээш давуулаад тоолоод сурцсан бол ковид туссан та удамшил зүйдээ энэ ковидыг таньдаг генийн кодын дархлаатай болно. Мөн үү? Вакцин хийлгсэн хүн энэ вакцины хороо чанаруудыг бүгдийг хусаад хөөгөөд арилгаж чадна. Өөрийн чинь дархлааны системд, мэдрэлийн нейроны системд тийм ээ. Тунгалаг дархлааны систем, мэдрэлийн нейроны систем хоёрт чинь ийм чадвар байгаа шүү. Энийг нөгөө бэлгийн мэлми дээр байгаа чихэрлэг амтаар дэтгээд өгөхээр эндээс нөгөө гиппокэмп гэж нэрлэдэг байгаа шинжлэх ухаан одоо тийм ээ. Ариун чанарын даавар гэдэг команд симпатик тогтолцоо буюу эерэг тогтолцоо гэдэг команд өгч чинь. Энэ чинь нөгөө айдас гэдэг юмнаас айлгаж хүнийг одоо вакуумдж байгаа. Тэгээд коронавирус туслаа гэдэг тийм ээ. Тусцсан шүү гэж айлгаж байгаа. Тэгээд вакцин дэ шүү гэсээр байгаад 2 3 дугаар тун хэлэх юм бол тархины чинь мэдрэлийн нейронууд ажилгүй болж эхэлж байгаа шүү. Энээс бүгдээс нь хамгаалж чадсан шүү. Тэр байтхан одоо энэ манай энэ цоврал лайвыг үзээд тэгээд хичээл суусан Францад байгаа нэг монгол хүүхэн тэнд цагаан лонх унших хичээл заагаа сууж байгаа шүү. Европынханд зааж байгаа шүү тийм ээ. Ийм байгаа. За. Тэгэхээр бидний энэ цоврал лайвны хамгийн анхных нь Монголд коронавирус дэлгэрээд алдахад энэний эхэлсэн цагаан лонх тоолох лайв байгаа шүү. Тэрний буцаагаад ухарчичоод үзэх юм бол энэ дээр маш сайхан тодорхой байгаа тийм ээ. Гашуун амтад нэрмэл арх орох уу? Орно шүү. Өрөөж байгаа тийм ээ. Нэрмэл архийг нэг жоохон арх гэж хэлэхгүй маа. Шимийн эдэ гэдэг юм тийм ээ. Арх гэдэг чинь арын хий болох гэсэн үг юм. Үг бол өөрөө амтай, шидтэй, өвдөстэй юм тийм ээ. Үгээр хүнийг алдчих болно, амьлуулчих болно гэдэг чинь. Тэгээд хятад хар арх гэдэг үг манжтай орж ирсэн. Тэгээд хятад хар гэдэг нь алгуулад арх гэдэг үг нь үлдчихэд байгаа юм. Бидний өвгдөөс энийг хүндэтгэж хэрэглэхдээ шимийн эдэ гэж таалан зоогддог. Чингис хааны өнчин хүүгийн шаш цэцэлсэн шаштрт энийг шимийн эдэ гэх тийм ээ. 40 хүрээ дөнгөж ямс 50 хүрээ 50 хүртэ 60 хүрээ жаргаж хүрт гэж хэлсэн байдаг тийм үү. За ингэхдээ шимийн нэрмэл эдээгэн сайхан шардас орхиж байгаад оройд нэг жижигхэн дагшин аягаар нэг халаагаад уучхаад тэгээд цагаан лонх тоолоод байх юм бол дархлааны тунгалаг сэцсий чинь яста нэвт сайхан хөлөр цохоод тэгээд гадагшаа нөгөө хороо чанаруудыг нь хамгаалаад хөөгөөд гаргаад ирнэ. Тэгэхээр энэ гашуун амтаар тэтгэж байгаа юм тийм ээ. За тий 50 г уугаад байхад доод 2 хүнтэй тэтгэж чадах уу? Үнэхээр чадна. Энэ бол одоо ёстой жинхэнэ Монгол уламжлалын юм байхгүй. Тэгэхдээ нэрийг соль. Нэрийг арих гэж битгий хэлээрээ. Шимийн эдэ минь гэж таалан хүрт тийм ээ. За юм. За ингээд бясалгалаар удамшлын өвчнийг удамшихгүй болгож чадах уу? Болох уу? Бүрэн чадна. Бүрэн чадна шүү.
Тэгэхдээ бидний амьдралд нэг тийм удамшлын өвчнийг өөртөө кодлоод байдаг нэг буруу зуршил байдаг юм. Одоо жишээлх юм бол ингэдэг байлаа л да тийм ээ. За манай аав сүрьегаар өнгөрчихсөн. Өвөө сүрьегаар өнгөрсөн. Би ч одоо нэг сүрьеал тусчих гадайдаг хүн гэж. Энэ бол буруу програмтлагдсан код байхгүй юу? Тэгэд энэнийг тасалж тийм ээ энэнийг удамшихгүй болгоно гэдэг бол эргэж хүний төрлийг авсны чинь үүрэг сүнсний чинь сүүн эс болгож хөгжүүлэх ёстой үүрэг нь байдığım шүү. Тийм учраас энэнийг хоолноос илүү үний удамшил зүйг хамгаалж чадна. Тэгэхдээ хоолтойгоо хамтран тийм ээ. Энэ байгалийн биш гэр бүлийнхээ хувьд ингээд нэг бүр нэг хэвшмэл ингээд хоолны зуршилтай болцсон байдаг юм л да улсууд тийм ээ. Тэгээ тэрнээсээ болоод нөгөө удамшлын өвчин тэргээрээ ингээд дамжаад нөгөө амин чанар буюу эренхаа ДНХ-нд чинь генетикийн код нь тэр нуклеотидуудаар нь дамжаад ингээд хэлэхэд тасалдалгүй байгаад байгаа ийм үзэгдэл юм. Тэгэхээр энэнийг таслана гэдэг бол зөвхөн бяс ил галын хүнд бол хэвийн асуудал байх ёстой юм шүү. За юм. Хоолтойгоо хамсрыг гэвэл удамшлын өвчнийг хоолтойгоо хамсрыг гэвэл Монгол жинхэнэ өөрийнхөө одоо бэлчээрийн зэрлэг одоо эмийн ургамал түүж идсэн хоньны уураг сөүл тэмээний бүх үхрийн өвчүүний бүдрөхийн гурвыг сайхан ерөөсөөр гадал шимтээд хүртээд байвал энэ удамшил зүйн өвчнийг бол уурах сүл бол дамаа маш сайн арилгадаг тухай сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа хүртэл бий. За энийг бид нар хичээл дээр дэлгэрүүлээд үзэхэд тайлал яриад идэг юм байна. За ургийн тархинд үүссэн үхжилтийг юм болов өсжилтийг хэрхэн алга болгож болох вэ? Нэгэнт үүссэн бол бас хэцүү асуудал болно шүү. Үүсгэхээс нь өмнө хамгаалж явах хэрэгтэй нь чухал байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр хэвлэдэн ураг тээж байгаа. Тэрний уураг тархийг хилээд байх шиг байна да тийм ээ. Тэр чинь яг нөгөө эхэлж үр бүрэлдэж байхтан энэ гар утас цахим энергийн хоруу чанараас болоод энэ бол маш их дэлгэрээд байгаа шүү тийм ээ. Ураг савн дотор үхэх, тархин нүхчих энэ төр гэдэг тийм ээ. Энэ бүр удамших маягтай юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас л мөн түрүүний нөгөө ерөөл алтан хэвлэлдээ үр тээж эхэлсэн бол уур айдас гомдол гурваас аль болох холбоо хоруу чанартай энерги буюу цахим хэдэг мэдээллийн хэрэглэлээс аль болох холбоо тэгээд дандаа ерөөж ариусах хэвлэлд бүрлдэж байгаа хүүхдийн дандаа ерөөгöd бай. Тарих руу шууд нөлөөлж чадна тийм ээ. За үнэхээр тэгээд бүрлдсэн бол одоо энэ бол яг л удамшил зүй болох буюу нөгөө Паркинсоны өвчин гэж хэлээд байгаа тийм ээ. Энэ аюуны гений мутацид орох ийм үйл үзэгдэл бол байгаад байгаа шүү. Хоол хүнсээ жишээлбэл юу гэж шивших вэ гэж тийм ээ. За одоо хоол хүнс авцраад л бид нар одоо зах дээрээс нэг сүүн их түнс авдаг юм уу махан их түнс авлаа. За энэ ямар муухай мах вэ гэж эхлэх юм бол тэгэл нөгөөт чи хороо чанар нь улам итгэж чинь гэсэн үг тийм ээ. За энэ сайхан мах чинь ингээд сайхан ирчээд ингээд одоо малчин тийм ээ нутаг усныхаа аав ахын дүүсээс ч гэдэг юм уу тийм ээ. Одоо Монгол малчдын бэлдсэн энэ сайхан хоол хүнс сайхан мах байна гэдэг ингээд магтаад өрөөгöd байх жишээгээр тийм үү. За хоол хүнсээ бэлдсэн замлахыг нь өрөө гэхтэр нөгөө найрлах гэж нэг үг шүү дээ тийм ээ. Найран дээр бол одоо Монгол уламжлалаар бол найраар бүр хэдэн үе дээр нь бүр өрх гэрээр нь тэр цав суулгахтай нь идэж уухтай нь өрөөдөг ийм үзэгдэл. За шашнууд бол одоо лалын шашин тунгууд христийн шашин тунгууд яг хоолоо бэлтчихээ тийм ээ. Өрчхөд өрөөж идэг шүү дээ тийм ээ. А буддын шашин тунгууд бол цав манз барихтан нөгөө хутагт хувилгаадууд лам багш нар маань цав манзан дээр уншдаг ерөөлийн одоо номтой судартай байх жишээтэй. За энэ бол Монгол ахуйд байдаг зүйл ээ. Тэр хоол хүнсээ дандаа сайхан ерөө. Сүнсний гэмтлийг
эрчим 7 булчир хаан дээрээ 7 үндсэн даавар, ариун чанарын даавар ялгаруулад түүнийг ариун эрчим буюу хүрд болгож өгчөөж сүнсний гэмтлийг ангаад засна. Энийг бясалгал гэж хэлдэг юм. Тэгэхээр сүнсний эрхтэн систем бол хүний булчирхай дээрээс даавар гормон болоод ухаан тэлэх буюу сэтгэл ариусаад тэгээд ухаан тэлэх үзэгдэл буюу дотоод шүрлийн нуклеотидууд даавар ариун чанарт болж өгснөөр энэ нь энерги болж өгч байгаа юм. Энэ энерги нь тарихнаас мэдрэлийн нейрон гэдэг эрчим хүч болоод өгч байгаа юм. Тэгээд сүнсний эрхтэн систем бол булчир хаан дээр эргэж байгаа энергийн хүрд буюу нөгөө мөнх тэнгэрийн хүчин дор гэж хэлсэн тэр сансрын 5 эрчмийг хүч болгож өгөөд энергийн хүрд гэдэг юм болгож нөгөө хас буу тамга гэдэг тотемор бэлэгдсэн байдаг ийм амин 5 хүрдний эрчмийг хүч болгож эргүүлж өгчөөж хүч болгож нэгтгэж өгчөөж сүнсний гэмтлийг засдаг ангаадаг юм шүү. Энэ хичээлийг л бид нар онлайн үзээд өөрийнх нь бие дээр хэрэгжүүлдэг хэн нэгэнд даатгалгүйгээр өөрийгөө засдаг юм ухааныг л засч залруулж өгөх гээд байгаа маа гэсэн үг. За ингээд энэ хүргээд өнөөдрийн лайвыг өндөрлөе. Энийг сайхан цааш нь түгээгээд ингээд нэг цултгай Монгол хүнийг сэрэх болтугай гэж ерөөлөөр өндөрлөё.